Тархуул аймгийн засаг дарганд хамгийн газрын санхүү төрийн сангийн хэлцээс сургалт зохион байгууллаа. За сургалтанд улсын болон орон нутгийн засвын захирагчид, орон нутгийн өмчөд аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын дарга захирал нэгтлэн бодогч нийт 205 хүн хамрагдсан юм а. За сургалтын зорилго маань засаг даргаас өгсөн үр даалгавранд бол Монгол Улсын засгийн газраас төсөв санхүү өмч хөрөнгийн чиглэлээр баримтжбайгаа бодлого, за хуулинд орсон өөрчлөлтүүд, за цаашид анхаарах асуудлуудын чиглэлээр сургалтыг явуулж байна. За сургалтанд нийтдээ байгууллагын дарга нэгтлэн бодогчлагч хамрагдсан 205 хүн оролцож байна. За үдээс өмнөдөө гэх юм бол нэгдсэн сургалт, үдээс хойштой нэгтлэн бодогч нарыг наривчилсан сургалтуудыг бол зохион байгуулж байна. За сургалтанд үндсэндээ татврын байгууллагаас татврын хуулийн шинжилэл, за бодлогын хүрээний асуудлууд, за энд Дархан уул аймгийн маань хувьд гэх юм бол тусганы хууль хэрэгж эхлэж байгаатай холбоотой татврын хуулиудын өөрчлөлтүүдийг жишээлх юм бол яг хичээдэг байна. Суурь өөрчлөлттэй холбоотойгоор төсвийн захирагч нар болон нэгтлэн бодогч нарт тэр энэ урд нь мөрдөжсөнгөөс өөрчлөгдсөн хууль тогтоомжуудыг мэдхгүй байх. За хуулийн дөрсөө өөрчлөлтүүдийг тусгахгүй, анхаарахгүй байх. Эсвэл зарим тохиолдол юм бол санхүүгийн дотоод аудит ялнаас өгсөн төр сургалтын дээр юу ярьж байгаа гэхээр зарим төрлийн зөрчил бол арилахгүй байна. Жишээлбэл анхан шатны бүртгэлийн баримтгүйгээр зардал санхүүжилтийг хийх. За мэдээж хэрэг одоо энэ захим тэг суурьтайгаар татврын нэхэмжлийг үүсгэх зэрэгээр энэ асуудлуудыг бол хийх шаардлагатай байна гэсэн асуудлууд бол бас нэлээд яригдж байна.